Хүүхдүүдийн авралын залбирал. Сайн уу, найзууд? Бид Иесустай холбогдох хүсэлдэг онцгой залбирлыг судлах болно. Бид бүгд гимн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Энэ нь хэвийн. Дараа нь бид Иесус бидний өлөө загалмай дээр нас барсан гэдэг ийдэг. Иесус бидний гмийг уучлахаар хүсэж байна. Энэ бол маш онцгой мөч. Бид Иесус зүрхээ нээж үүнийг орж ирж амьдралыг хайраагаар дүүргэхийг зөвшөөрдөг. Иесусыг бидний эзэн аврагч гэж баяраагаар хүлээн авна. Энэ бол ом шийдвэр. Бид Иесусад бүх гмийг уучлсан болон мөнхийн амьдралд алархаж байна. Бид алархал илэрхийлье. Энэ бол баяр баясгалан, найдварын цаг. Авралын залбирал биднийг Иесусийн найзууд болгодог. Ямар сайхан юм бэ? Хайр найзуудаа, бид хүссэн үедээ Иесусээ ярилцаж байгаагаа үргэлж санаарай. Тэр биднийг сонсдог. Молион бидний дунд Иесусийн усгай найз нөхөрлийг нээдэг үлхүүр шиг. Бидний эглийг гүн эглигээр бид үргэлж Иесус рүү эргэж үүнд нийлээ ярилцаж чадна. Бид найзуудаагаа энэ залбирлыг хуваалцаж Иесусийн ухаан ярилцдаг. Библийн үгүүд болон домбуудын усламжаагаар бид илүү ихийг сурах боломжтой. Иесусийн хайр сайн сайхныг бидний амьдралд мэдхэд хизээж оройдоггүй. Бид бүгд спаслийн гайхамшиг үүхэнд оролцож чадна. Иесусийг хүлээн авснаар бид гэр бүлийн нэг хэсэг болдог. Тэр бидэнд бусдад инэрэнгүй хайрлахын чухал шаардлагыг заадаг. Спаслийн залбирал нь найдвар, хайр, гэрлэр дүүрэн үнэхээр сайхан бэлэг. Тиймээс залбирал хийхээ бүү мараарай. Өдөр бүр Иесус рүү зүрхээ нээгээрэй. Спаслийн залбирал нь Иесусийн хам гайхамшиг аялын эхлэл юм. Бид үүнд хайраагаа олон аргаар илэрхийлж болно. Үүнд урлагч багна. Иесусийн ухаан сайхан мэдээг дуулж хуваалцах нь бидний баярын нэг хэсэг. Бид сайн найзууд учраас бид хамдаа суралцаж Иесусийн хайранд өсдөг. Эглийн хам олон нь биднийг дэмжих, хүчрхийлэх газар. Иесус бидний үргэлж хам удирдах байдаг. Ганцаараа биш, хамдаа. Иесусай хам амьдрах нь баяр баясгалан, хөгжлийн адал явдал. Бид хизээж хаан ч үүнд ярилцаж болно. Тиймээс дуусахад Иесус үргэлж анд хайраа, анхаарлаа байдаг гэдгийг бүү мараарай. Өнөөдөр бидний нэгдсэнд баярлалаа. Уулзах хугацаа ирэхэд баяраа. Авралын залбирал. Эзэн Иесус, би гимн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би аныг намайг аврахын улд загалмай дээр нас барсан гэдэг ийгэж байна. Энэ мөчид би аныг миний бүх гмийг уучлахыг хүсэж байна. Би зүрхээ чамд нээж байна. Эзэн Иесус, миний зүрхэнд ор. Чамайг миний эзэн аврагч гэж хүлээн авч байна. Би бүх нүглүүдийг минь уучлж, мөнхийн амьдралыг надад өгсөнд баярлалаа. Иесус Христ. Иесусийн нэрээр амин. Библийн үгүүд, заавар, Иесусийн жишээнүүд. Иесусийн яриаг сонсохын улд руу ирж, үүний мэрэгэн ухаан, сургаалыг илүү гүнзгий ойлгож мэдэрнэ үү?